2 дугаар төгсөөд хотод санхүүгийн телекомд ирсэн. Санхүүгийн телекомыг 1988 онд төгсөөд Дорногов аймгийн Мартүнээд Дахлан ботхоор ирсэн дээ. Энэ жил би одоо энэ нутагтай миний амьдрал холбогдсон юм төвхтэй байгаа. 1990 онд би Дорногов аймгийн Ялцсанд байхдаа байж байгаад тэндээсээ аюу яагаад одоо намын дэд сургуулийн сэтгүүлчийн гэж явсан да аймгийн Ялцсанаас. Тэгээд 1993 онд сургуулаа төгсөөд Төмөр замын өдөртөө өчгсөний нарийн бичгийн дараагаар ажиллаад ингээл миний сонирхолтой холбогдох амьдрал гэж хэлсэн. Энэ би бол анх 10 дугаар ангид байхдаа л энэ яасан хөвгтэй. Энэ нуран цохол гэж юмд сонирхолтой болоод ирнэ. Тэгэл оюутан байхаас эхлээд энэ шүлэгч энэ авархан бичсэндээ энэ бараг л өрөлдсөн өрөө шууд орсон байх л гэж өөрөө боддоо штэ. Тэгэл энэ оюутан байхдаа багшин дэд сургуулийн аюунд утгачлалын нэгдэлт дугуйланд яваал тэндээс ингээл шүлэг цохол бичих юугаа ихсэн байх гэж өөрөө боддtiin. Тэгээд 1988 онд анхныхаа өгүүлгийг Монголын залуучуудын дээр залуучдын үеийн сонин дээр гаргаж илаа. 1988 онд аймгийн Мартүнээдийн Халханатан ботхоор ажиллаж хагаад их аюу сонин болд. Тэгээд би тэгэхэд манай багш Балжирын дагмад аймгийн санхүүгийн байцаагч хийжсэн. Тэгээд тэр хүн Улаанбаатар руу шилжих болоод нэг өдөр аймгийн санхүүгийн хөлсийн дараа Батгүй гой дамаа дууддгийн гээд очоод яваад очсон чинь хэлж байна. Тэр за яваатраа энэ манай энэ дагмад хот руу шилжих боллоо. Хөдөлмөр сони сурвалжлагч харан гэж явж байгаа. Чи энэ мэрэгжилдээ хайртай гэж би өөрийн нэгэн сургуулийн төгсөөд ажиллаж байгаа юм чинь хайртай л гэсэн. Дуртай л гэсэн. Тэгээд тэгвэл одоо документын оронд энэ манай санхүү хөлсөд ирж байцаагч. Ингээд заа гэж хэлчихэд гараа явдээ. Маргааш нь байжсэн чинь бас ажил дээр сууж байгаад уцлаар авсан чинь Ялцсаны эрхлэгч Төмөн Жаргал гэж хүн уцсдтэй. Нэгээрээ дуулзаадах гин. Яваад очсон чинь манай саннаас энэ Чиважжи гэж өгшин байгаа энэ тэтгэвртэй гарсан юм аа. Ингээд манай санд нэг оронтой гарлаа. Чи манай санд ажиллах уу? Ажиллаяа л хэлээ дээ. Ингээд 2 газар заа гэж гисэн. Тэгээ одоо яадгийг нэг өдөр дагуун дахруу хэллээ дээ. Намайг одоо ингээд Ялцсанаас ирээд ажилд орох уу гин би заа гэдгсэн. Тэгсэн одоо таны оронд ингээд бас санхүү хөлсөй байцаагчаар ажилд орох заа гэж. Би энэ яах вэ гэсэн. Оо чи юу яах? Сонд орсон дээр. Бид нар шиг одоо улсад бол мэрэгжлийн ажлыг хийгээд хажуугаар нь юм авч явахд бол болдог л. Гэхдээ чи яг энэ сонин студийг ажиллаж байгаа юм гээд. Би Батгүй дарахтаа ярьч. Тэр санаа зовлоо. Ингээд би Ялцсаны сурвалжлагч болоод аймгийн намын ороогоор хурлаар орд юм да. Тэр чи одоо нэг газраас нэг газар руу шилжих чинь заавал намын ороо чинь хяндаг шалгадаг. Намын орооны мэдлийн боловсон хүчин гэсэн утгаараа тэгээд хурлаа ороод тэндээсээ би Ялцсаны сурвалжлагч болчихсон юм төгтэй. Энд Ялцсанд ороод би нэг 2 жил ажилласан байхаа. 2 жил ажиллаа тэгээд намын дэд сургуулийн сэтгүүлч ангид шалгалт өгөөд ингэж явсан. Тэгээд сургуулийг төгсчөөд би Төмөр замын сонинд одоо бол ан зам сони гэдэг юм тэр үеч одоо өдөө өчг гэсэн юм байна. Өдөө өчг нарийн бичгийн дараагаар 6 жил. Нийтдээ бол би 7 жил Төмөр замын сонинд ажилласан. Тэрнээс нарийн бичгийн дараагаар 5 жил эрхлэгчээр сони эрхлэгчээр нь 2 жил ажиллаад 1997 онд би Төмөр замын сониос гараад Монголын залуучууд сонинд очсон. Монголын залуучууд сонинд 2 жил ажиллаад өнөөдөр сонин балдарж эрхлэгч ард ирэх сонин байж байгаа. Тэрнийг авчилж аваад өнөөдөр сонин шинээр бий болгоно гэдэг. Тэгээ өнөөдөр сонинд ажиллаж ороод өнөөдөр сонинд би нэг 3 жил ажиллаад тэндээсээ гараад 100-ны мэдээ сонинд бас нэг 3 жил ажиллаад
ер нь төвийн эдийн засгийн бараг дамжсан байх та. Хамгийн сүүлд машинууд сонд ажиллаж байгаа. Машинууд сонд нэг 6 жил ажиллаад. Ингээд Орногоо аймагт буцаж ирээд 2 жил болж байна. Тэгээ энэ хавраас эхлээд би аймгийн ялцсан нэг эргэж сэргээгээд 66 жилийн дараа өнөөдрийн ялт гэсэн ийм юугаар эрчилгээг эрхийн аваад ингээд нэг юм сонин гаргаад ирсэн. Манай аймгийн хүмүүс энийг сайн мэдэх байхаа. 66 жилийн төвдөө сонин одоо манай сонин ч гарахгүй бас нэг 6 жил 2001 он 2000 оноос хойш гараг 10 жил завсарлсан юм шүү. Тэгээд тэр манай энэ чинь одоо яг энэ яваал болж байгаа да. Өнөөдрийн ялт гэсэн энэ яваараад ингэж зэрэг гаргаад ирсэн. Энд ч одоо бараг нэг 11 жил гаралгүй байж байгаад ирэж ингэж харагдж байгаа. Энэ хооронд яг зүгээр нутгийн амьд Дорногоо юм мэдээ гээд янз бүрээр нэрлээд гэхдээ ялт сүнний яг залгамж биш. Аймаг орон нутгийн хэвлэл мэдээлэлтэй байлгах гэсэн үүднээсээ ингэж чөлөө цэнүүд гаргаад ирсэн. Ийм төвхтэй тэгээд би сая 5 сарын 9-нд ялт сүнний 66 жилийн өдөр энэ ялт сүнийхээ анхны дугаарыг хийсэн. Байдалтай ажиллаж байна. Юу юм аа тэгээд энэ олон жил тасарсан болохоор яг зүгээр эргээд энэ сүнний гаргаад ирэхэд манай уншигчд бол зүгээр зарим нь бол их л халуун дотныг хүлээж авч байна. Бараг л хуучин тайлтаа уулзсан юм шиг баярлж байгаа хүн ч байна. Энэ сониноо бол усууд их сансан байна. Тэгээд сард 2 дугаар хийчихийн төлөвлөгөөд зүтгээд ажиллаад одоогийн байдлаар бол яг зүгээр нэг сард 1 дугаарыг л ийм байдалтай л энэ сони гаргаж байна. Түүний ажлын туршлага өнөөдөр 10 хэдэн жил тасарсан ялалт сүннийг дахин сэргээж уншигч олондоо хүргэснээр аймгийнхныхаа урмыг сэргээж итгэлийг хүлээгээд байгаа лээ. Тэрээр Улаанбаатар төмөр замын ган зам сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга эрхлэгч Монголын залуучууд сонин өнөөдөр сонин тойл 100-ны мэдээ маш нууц парламент сонинуудад утга зохиолын ажилтан сурвалжлагчаар тус манлайлан ажиллаж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт бөгөөд өдүүгэх чөлөөт уран бүтээлч юм. Манай ээж хоёр одоо уултай аймгийн жаргалан суманд байна. Би одоо тэгээд жилд нэг уучин цагт бол жилд нэг 2 жилд нэг явцдаг амралтаа явцдаг байсан бол одоо ч үсээ тэгээд бараг 5 жилдээ нэг очдог болсон байна да. Яг хөө тэр юу болсон юм бэ? Хуучныг бодох чи одоо нөгөө уцаар гэдэг нэг утас хөвжсөн юм чи одоо амар болж. Тэгэл орой болго өдөр болгон лээж авруу ярьчдаг болохоор тэгэл сайн муу ингээд амар болчдөг. Тухайн үчи тэгэл нэг сумын албанд орчоод дуудуулаад ярьдаг байсан бол одоо тэгээ нээж ав маань 70 нилийн орцоо ирэх юм байгаа. Манай ээж зандраа гэж хүн насараад одоо юу хийсэн бэ? Сумын захиргаанд бичиж хийсэн гэдэг. Маань тариалан хэлбэд 3 жил өгч хийсэнтэй. Одоо хоёроо тэтгэвтэй орцсон юм ирэх юм байна. За манай одонд дээр нь байхгүй хаа. Штэг нэг байгаагүй. Би ер нь бол би багдаад энэ ном их уншдаг хөлт байсан да. Тэгээд ер нь за нөлөөс юм миний хажуугаас бол яг нөлөөс юм бол байхгүй. Зүгээр миний нэг ном унших энэ сонирхол дийсэн байх. Тэгээс манай одонд бол нэг яг юм бичдэг тийм нэг хүн байсангүй. Яг зүгээр яг манай ээжийн талаас гэж авч үзэх юм бол одоо энэ Ирэнуур гэдэг нэг алдартай дуу үйдэ. Тэрийг үтсэн Дагшинжийн Лавгсран гэж нэг яруу найрагч байна. Тэр хүний нөлөө над жоохон байсан байж магадгүй. Ягаад гэвэл тэр манай сум нэгдийн даргын жолооч хийдэг. Тэгээд манай хамаатан ээж маань бас захиргааны бичээч учраас энэ Лавгсрахын кабин бих байхдаа сум аймаг хоёрын хооронд тэгээд нэг өдөө гадаа их Лавгсрахыг дагаж явдаг.
тавсраа тэгэхэд ихээс илүүждэг юм жол байсан. За магадгүй зөв тавсраахын нөлөө байсан байж магадгүй л. Одоо тэр хонгор зул гэдэг дуу байдаг, Ирэнуур гэдэг дуу байдаг да. Тэгвэл сонсогчдод сайн бид нэг юм юу гэсэн. Хобэди одоо гоолтон гэ хараад телевизэд эрхлэгч гэдэг жилдээ бас нэг юм байна. Зохиол бүтээл туурвдаг хүн алсын хараатай, бодолтой, ухаантай, уужуу сэтгэлтэй байдгаа гэж ярих юм ч бий. Тэгээд ч тэрөө түүнд ижи аав, нутаг ус, эгэл түмнэн энэл ирээдүйн гэрлийг нь тусгалтсан бизээ. Хороод хүн болж төрөхөд хүн ходоодоо дүүргэхээс гадна оюунаа дүүргэх хэрэгтэй болд юм шиг байна. Тэр нь бүр ингээд бэлхаад гараад ирэхэд хүн зохиол бичиж эхэлдэг юм шиг байна. Ийм нэг хэсэг бүлэг улсыг Бурхан багш яруу найрагч зохиолч гэж нэрлсэн юм шиг байна. Ийм их том бүлэгт багтсны энэ төлөө багтааж болно гэж бодсон юм болов тэр их богинаар бид хоёр 1985 онд улсын багшийн дэдийн утга зохиолын нэгдэлд анх нүүр очиж танилцсан. Тэрнээс шууд бид хоёр шууд арга 27-8 жил үргэлжсэн байна. Уран бүтээлийн сайн нөхөд явсан байна. Тэгэл яг л амьдралын ирэхэр сүлдээ битэд яг ингээл энэ хотгтын их нутгийн их онгод дор дахин учирч ингэж битэрийн үерхлэн гэж батчих юм учиртай bijээ. Манай заяач одоо Монголын зохиолчдын хөвлийн шагналт шүү дээ. Одоо ингээд бид чинь одоо 20 хэдэн жилийн дараа ингээ харахад хэн маань 90 цент төрсэн зохиолч яруу найрагч болчих. Яг л нөгөө бурхны нөгөө дөрөвний миний хэлдгээр тийм л учирч анснгаа бас хүртэж ил явна. Тэгээд олон дүмэндээ ном бичээл чадлынхаа хэрээр түгээгээл ингээл байж. Манай заяад ерөөсөө хүнд байдгүй нэг сайхан чанар байдаг. Тэр нь юу вэ те? Яг тийм яг зүрхээр амьддаг байхгүй. Тийм загяар биш те. Ийм ходоодны төлөө гэдэг ухаанаар биш те. Яг л зүрхээр. Яг тэр шинээрээ юм бичдэг байхгүй. Тийм болохоор гол юм нөхрийн юмчд юм чанартай байдаг байхгүй. Манай заяагийн өшөөний сайхан чанар бол зурна гэж яалин штэ. Нэр яалин шүү. Мохон зураачтай үл ичээ. Өөрийнхөө номынхоо зургийг өөрөө хийчин. Түүнээс гадна сайхан сэтгүүлж дууны сайхан одоо нэг үед нэг төрсөн амрагч нь энэ залуучуудын аманд бол нэг тийм дурлалын майн шиг байлаа шүү дээ. Ингээд ажиллаж шүү дээ. 100 найзтай явхаар 100 бүхэлдээ явсан дээр гэдэг дээ. Амт нөхрийн төвшөг тулгуур тус дэмжлэгийг үгээр хэлхийн аргагүй байдаг. Тиймдээч нөхрийнхөө тухай хууч хөрөөд нээлтж суух жаргалтай. Би ганцхан доктор шүү дээ. Тэр бол энэ зөв өнгөрч байгаа биш нь Монголын ард түмний мэдэндээ. Тэгээ ичгт бараг би болно гэж. 1997 онд Монголын залуучууд ажиллаж байхдаа Скотланд Эрдэнэ цагаан суманд томилтоор явж байхдаа бичсэн шиг үү тийм зүгээр. Нэг төрсэн сэтгэлийн авраг нэгээд Монгол улсын хавьж 60 сайхны дууснаа Чингис хаан нийт төгс юм да. Одоо энэ тэрнээс орчин оройч одоо хүртэн дуулгачлаа. Гэтэ жагаа өөр ай гэж дуус жагаас өөр дуучин дуулдаггүй. Ийм дуу. Тэрнээс орчгоор яг миний нэрээр нэрлэгдсэн бол бусдаа зүгээр жагаатай хамтраад жагаагийн нэрээр явсан комодор дуу бий. Сар жилийн үртийг салхиар аргадуулж туулахад сэтгэлийн амраг гэдэг сархад шиг заримдаа санагдах юм. Сансан биш дээ ямар гэж хаяа өөрийгөө аргатахаар минг төрсөн амраг зүү даргамжаад ирэх юм. Энэ л мөртүүд нь
бусдын сэтгэлд уянгалж өнөөч дуулагцаар та бидний аялах дуртай дуунуудын нэг болж чадсан нь түүний урлаг утга зохиолын их мэдрэмжийг илтгэх мэт санагддаг юм. Уран бүтээлч сонсч хамгийн эхлээд нөхөрт юу хүсдэг бол онгод л хүсдэг шүү дээ. Онгод шиг бидний амин зуулга сүнс тэжээл алга шүү дээ. Нөхөртөө нөөд онгод их хүсье. Амьдралд нь аз жаргал хүсье. Өөр хүүхдэд эрүүл энх байх болтугай гэж хэрэг. Тэгэхээр би хувийн бодол байдаг юм л зүгээр одоо аймгийн хэмжээнд аваад үзсэн зүгээр одоо энэ хүүхдүүд энэ номтой нөхөрлөх хүүхдүүд нь авархан болчих. Гэхдээ нэг бахархуучдад бол би аймгийн номын сангийн захирлын цэндавш дараагаад их баярлалтай шүү дээ. Ер нь би өөрийн говьтай гарч явж байсан Хинти аймаг, Сүхбаатар аймаг ингээд явж байхад нь аймгийн номын сонгууд их авархан ажилладаг даа ер нь онгор. Тэгэхээр манай аймгийн номын сан бол харин ч гэсэн нэг ажлын 5 өдөрт бол битүүл хүүхэд байдаг. Тэнд их баярлж цэндвш дараагийн үйл ажиллагаанд баярлж явдаг. Сургуулийн хүүхдүүд их сууж байна, ном их уншиж байна. Ер нь номтой нөхөрлснөөс хүн ер нь буруудаг юм да. Одоо интернет дээр нет гэдэг тэрүүгээр хүүхдүүд их яваад байна л гэдэг. Ном уншснаар хүн бол хизээш муу хүн болохгүй. Тиймээс амьдралын утга учирыг их ойлгож байна. Өөрөөр бичгийн байг гэхэд сайн уншигч байна гэдэг бол их сайн шүү дээ. Хүмүүжлтэй ч гэсэн. Энэ хүүхдүүдийг би номтой нөхөрлөөс ном их уншаасаа л гэж бодд юм даа. Зөвхөн магадгүй би нэг 5 жилийн дараа бол бас хүүхдийн зохиол бичих гээд болоод байдаг шүү дээ. Санаа бол байдаг. Тэр бол хэцүү юм бэ л дээ. Тэгвэл хүүхд чиг сэтгэж хүүхдийн оюун санаанд харуулж юм бичнэ гэдэг бол гэхдээ тэр хүүхдэд зориулсан нийтлэл, хүүхдэд зориулсан шүлэг уншил байлаа. Бичил явсан. Тэр бол их зүгээр. Тэгээд залуучуудыг энэ ном их уншаасаа, номтой их нөхөрлөөсөө гэж боддё. Одоо нэг үе бол бас манай улсын хэмжээнд хэвлэх хүүхдүүд их болж, ном сайхан ном хэвлэдэг болчих. Ном бол стандартын зэрэг цаг моо гэж хэлсэн бол их үнэ үг шүү. Юм хэлмээр энэ. Зүүрмэглэх тэнгэрийг цочтол үнэн үхтэй шүлэг бичдэг гэдэг зохиолчд маань нутгийнхаа нэрийг улам дуурсгасан олон арван бүтээлээр үзэгчдтэйгээ уулзж байх болтугай. Магадгүй хувь заяатай таныг баатарлаг туйруулаар инээлгэж үйл явдал цаг үеийг үргэлж ард олонтой холбож бай гэж даалгасан болов уу? Заяа Баатар ах таны бичсэнчлэн үг тань бүү согтож үзэх тань бүү зэврэг. Таны уран бүтээлийн санг хөмрөг улам бүр зузаалж учрах бүртээ уран сайхан зохиолын гэрлийг цацрааж яваарай.